Аян газрын байцыг илүү сайн харахын тулд ойролцоо хатан зохиороо явьсан. Тэр залуу Теогийн өдийг хөтлөх тулаанд үнэхээр сэтгэл хангасан байв. Энэ нь түүний хөвтлөөжүүлэх чадварыг анх удаа харж буй тохиолдол байсан. Хөөдрийн хортонд арай ядаа хариу үлдэж үзүүлдэг байснаа одоо түүнийг эрт давмгаж чигшв. Аян одоогийн төрхөөрөө Тео ертийн төлөвт байгаа эсэн сэрвтрээс илүү хүчтэй байх ёстой хүжин зөвшөөрөв. Тэд маш аюултай эрмэгтэр ганхж байгаач аюулаас гоо үзэсгэлэн очарч байв. Дрийг шархтуулж мөхцөө Тео давталхондоо илүү зэрэгтэй болж түүнийг эмхийг тасарч төвх хөндрүүлв. Дрийг тайвширч чанга хандуулд өгөж болцсоггүйг мэдээд эцэст нь намаа хамхив. Байдал өөрт нь улаан дор тохос өмнө тэр залуу зардыг нэг цавхтаар дуусгахаар шийдэв. Хэрэг түүний өмнөх оролцоогоодыг хөнгөн шалбархай гэж үзэж болохоор байсан бол тэрийн дараагийн давталхоо тесрэх бөмбөг шиг байлаа. Аян өөрийн хувийн ажиглалтын тавцан дээр өөртөө намхан шивнэв. Тео Рагнер түүний хүлээждээ сохож дарж харсан гарцаагүй байлаа. Талбай нөгөө талд гişэр өөрийн залхамжлагч цалыг зүгээр чинийг аваагүй гэдгээ багч байв. Тэрээр зөвхөн цэвэр ур чадвараараа болцонлог толгойтой ин тэнцүү үзэлцэж байлаа. Үүнээс гадна тэрээр нүрэндээ галзуу инээ сэвжил тодруулсан. Цохилт бүрийн төсөө биеэрээ эрсдэж гаргаж байв. Гэвч айн цэвгийн төлөө өчүүхэн ч санаа засангүй. Ийм ойроос толдох бүрөө өрсөлд хүчээ сонгосон нь тэр хүүгийн зүгээр шазгүй хэрэг байв. Цэвгийн нүд гişэрийн дараагийн давталхооны чиглэлийг анхаартай дагав. Галзуу залуу ирээ доош зарчих үед цэвэг ер бүсийн хордоор замаас нь холдов. Түүний дайны алхтыг ширгэгдэж Рагнерийн мах цэсийг бүчход бэлэн болов. Цэв болтох ба гişэрийн хит итгэлтэй байдлыг ичлэх төхөөрөмжтэй мөч хүртэл өөрийн мангас мэт хортыг төснөө чаджээ. Залхамжлагч намыг хавцаар нь дүгний халтаагаар асан юм. Цэвийн nëсөр том биетэй гэд түүнийг удаан гэсэн үг хүш байлаа. Тэрхүү итгэмэргүй хортыг нь түүний асар их агуу хүч нөхөж байв. Алхны ганцхан цохилт тухайн бус нөхгийн газрын гадаргууг өөрчилж архив. Айн тэмдэглэлийн дэвтрээ гаргаж Ахмад залхамжлагчид сэтгэл дундуур хагаа бичив. Цэвч төр дуугийн загвараар бүтээсэн ч тэр яг одоо дөнгөж 20% чадлаараа ажиглаж байна. Ерөнхийдөө энэ дайралт айн сэрвтэрүүдийг сайжруулах олон санаа арга замыг өглөө. Тэр баяртай байсан ч гişэр бууж өгөх хонхны дөв сонссонгүй. Тэр чулааны ташбарт байсаар байв. Үнэн дээр тэр өмнө нь хитрхи их зантай байсан байж магадгүй юм. Тэр зэрлэг амтны хизээч хамаагүй учруулж чадах хөрс түүний төсөөлөөс дасан байв. Сүүлийн үеийн мэдээлэлээр эдгээр сэрвтэрүүд нь 9 суудаа энэ тэнцүү тусбахаар бүтээгдсэн хурамч бүтээлүүд гэдгийг Райнерууд аль хэдийн мэдэж байжээ. Гişэр хямдхан хөлбөрийг чаж чадахгүй. Тийм ачаагүй байх харин цэв төсөөлөхийг хүссэнгүй. Байж үнэхээр ийм байж магадгүй гэдгийг ухаарсан түүний их занг баг зэрэг дарав. Хэрэг түүний хүч хангалтгүй байвал тэр нуужсэн бүх хүчрээ ашиглахаас өөр аргагүй болно. Эхлээд тэр агаарт хөрж өөрийн сүүдрийн сэлэмний уржаг ус топхийн цахирмагаар шишимний энергийн давталгааг тасварчдаггүй илгээв. Цэв баримдаа завсаад тэрхүү сүр давталгаануудыг няцаахан тал тасгаа эргүүлв. Тэрээр өөрийн тэрхүү аврах том зэсгийг үдмэд хөнгөн харагдуулж чадчихлаа. Гişэрийг бууж өгөх шиг бас хойдол тэр асхаа эргүүлэх боллоо. Тэрээр залхамжлагчийг өрөвхтэй гэж дуудаад хүүг илүү хичээж өргөжлүүлэн тусдахыг өдөв. Гişэр өнд огтхонч санаа засангүй. Жинхэнэ давталгаа дөнгөж эхлэх гэж байв. Бэхэн цахирмаагийн тасраачгүй давталгааны дараа тэрээр биеийнхээ өнцөг болон бүрээс бэхэн гинжнүүд гаргаж ирв. Гинжнүүд нь газарт гүншигдсэн харах хоёрнуудээр бишигдсэн дашаа. Цэрэг зогсож буй газарт нь хүйсэн. Энэ нарийн цэхэн байгуулт нь гişэрийн сүүдрийн сэлэмний уржиг болох сансрын дарнаас гарчтай байв. Булчинжиг толгой тэрхүү бэхэн гинжнээс мултрах гэж нэжээд хүнд цаг хугацааг тойж байгаа болчтой харагдав. Гэсэн ч жаахан хүүхдийн толомонтор өөрийг нь цогсоож чадна гэж бодож байгаад тэр инээд нь хүрч байлаа. Гişэр ямар ч их зангүйгээр энэ техник тэр мангасыг хүж тавтахад ханаач хүрэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гэхдээ энэ нь зүгээр байлаа. Цэв ямар ч тач түүний гол бай биш байсан юм. Гişэр газарт хүрэхгүй тулд гинжнүүдийг гიშгүүр болгон ашиглаж байв. Цэв тэр залуугийн явааргүй зал мэхнээс залхаж гүйцэв. Тэрээр өөрийг нь унах гэж оролцсон сансрын тарыг зүгээрж булчингаа чангуулаад хэлбэрхэн төстөв. Яг тэр мөчөдөг техникийн 2 доор хэсэг идэвхжлээ. Тасарсан гинжнүүд тесрэх урвалт үсгэж цэвийг хідэн тань нуран гидаар бож архив. Тэгвэл тулааны талбарын нөгөө талд Тео өөрийн зүгээс маш сайн ажиллаад байлаа. Тэрээр дуужуулах чадвартай толбоход төсмөгцөө хордон сэрвжийг хэлбэрхэн зохицуулж чадав. Түүнийг гаргуу болгосон толцол нуранг дээр хүлж архих нь хэлбэр байлаа. Тео түүнийг одоогоор амьд үлдээхээр шийджээ. Тэрээр өөрийн өдөр төвч рүүгээ ганцах дөрөв бүтсэн гэж амлав. Амьд сэрвдэр олзлогдөгчин чөтгөрлөөнд дөх сайхан биш байх болно. Тэрээ харах үзэх нэг цохил талхсан. Хэдийгээр тэр үнэндээ огтхон жижиг байгаагүй ч түүний хүчрхэг бөгөөд ирдэг тал тэрээр онж тасжээ. Тео нөгөө тал руу харж хайгаа юу хийж байгаа бол химээ сонирхов. Цэвэр хэдийн тэрхүү ядаргаатай нурангийн дараас өөрийгөө хож харахад дууссан байлаа. Түүнийг бодлоо цэгцэж амжихаас өмнө гişэр хаанаас чимбэ гарч ирнэ. Төгс өнцгөөс дээрээс татлав. Цэгийн зүүн савын түүнд ирж буй дайралтыг шууд анхааруулсан. Булчинлаг толгойд эмсгаа хоч чөлөө өгжгүйгээр гişэр түүнийг ойрын зайн ширүүн тулаанд татан оруулав. Гай холтой нь гişэр тэрхүү нүсэр том маратны биед үлэмж хэмжээний хохирол учруулж чадлаа. Гişэр бухимдсандаа хилээ тавьчихв. Тэр сүүчийн холбоос бүх хүчээ зориулсан боловч цэвгийн хэвцгийн хамгаалалтыг арай ядан сэтлэв. Ахыгаа шудраг бус өрсөлд хүчийн эсрэг тэмцэж байгааг харсан дүүн 20 эсрэг нэг гэсэн давуу талыг үүсгэхээр нэгтгэж шийджээ. Энэ нь үнэхээр гайхалтай байлаа. Нэг гартаа бол мөнгө, нөгөө гартаа цагаан саний гэлтэрийг барьсан. Дуудсан Тео яг ичт код шиг байв. Тэрээр галзуу ох руугаа инээмсэлж туслахаар гараа сунгав. Гişэр өөрийн ирэхгүй тэр их зантай хүүг хараа. Битсэн байдалтай харагдлаа. Теог зөөж зөх чадварыг ашиглаж байгааг харах нь түүний Теог сонгож
сонгогдсон нэг ингэж эргэлзэж байсан бүх хэрэгцээг арьсгав. Тэрээр дүүдээ сервторуудыг дуусгасны дараа тулаанаа өргөж цуцуулна гэж ичхүргүүгээр анхааруулсан. Тио өөртөө итгэжтэй эндэн сэвсээр өвдөөд цохыг дуртай хүлээн аваа. Гэр бүлийн цус урсгахаас өмнө хшээд урагчдыг осгосон дээр байв. Гişэр Тиог хэд тайвширсан гэж хэлж зүрхэсэн бөгөөд тэр хайнг зан нь түүнийг үхэж түргэн гэв. Тэрээр сайн хот Тиогийн гаргуу манекен болгосон эмэгтэйтэй харьцуулахад огт өөр түшнэх гэж дүгнжээ. Тио 100% зөвшөөрөв. Үүний зэрэгцээ хараад төмөр морт цэргийн командлагч Торкел Рагнар цэргүүдэд цуглуулж Рагнарын ариун хуулийн дагуу Тио Рагнарыг ургасан хэрэгээр байршлахаар томилогдснаа мэдэрдэг. Үнэндээ бол том хан Тио гэр бүлээсээ ургана гэж итгэхгүй байлаа. Тэгхэн огийн тэргүүнийг өөрийг нь өгөөсгсөн хэрэг болох байв. Хэрв явсаг төч баригчлагыг эсэргүүцвэл Рагнарын цэргийн хуужаа шууд цаашлахыг зөвшөөрсөн байв. Хараач төмөр морт цэрэг бүрэн бүрт хүнээрээ хөдөлтөө. Тиогийн ургасан гэрцөө ярээ цагаан хувьцоод морт цэргийн нөхдөд нь хүрэхэд тэд хариур тавахаар Эвижинзөө ирв. Командлагч Жюлиус тэдний нэн даруй хөдлөх хатуу тушаалаар амаар тавсав. Ахмад Эвижин өөрсдийн хүнийг баригчлах тушаалын эсрэг тэнцэж байлаа. Чөтгөрлөө түнд энэ анги улс төрийн жижиг сажиг зүйд тонч санаа зовдгоо гэдгийг батлан хийв. Тэд зүгээр өргөж хийдэг шигээ нөттэй итгэх ёстой байв. Эвижин бүх салаагаа дагуулсан командлагчийн араас агаар туурлав. Дарангуйлагч луу ернүүд ирж байгааг хараад сэтгэл нь төвшөв. Тэр маш их үнэхээр их бухимдаж байлаа. Тэнгэр тэдгээ нисдэг гөрүүлүүдийг удирдах буй хүн бол ганцхан туслахаа урхан талд эртний зөгийн гарыг хугаж зөрчих тийм ширвэв. Тэр бүх их хайртай хүүгийнх нь эсрэг мөрдөх баг өдөрт хан оруултолно. Тэдгээр ялаанууд ямар нэр зүй сэтж байгааг тодорхой байв. Цохорцсон дарангуйлагчлуу хавцлыг өрөөж өөрөө ч тэр өмнө рүү орохыг хүсэж байлаа. Эргэн тулаанд орсон Тио гişэрээр нэмнэр хамтрахаас өөр аргагүй төрөв. Гişэр дүүдээ анхааралтай байхыг анхаарууллаа. Тэр том биетэн түүний толгорсон нацист эмэгтэйгээс тис өөр түшнийх байв. Тио төлөвлөгөө санаж болгосон ч галзуухан сонсохоос татгалзав. Тэр тушаалах дөрвөө бөгөөд яг үнэндээ сурвалжиж зарцаг ганцаараа устгасны дараа Тиог чалахад бэлэн байлаа. Дүү нухарлаа. Залхамжлагчийн нэр төрлөө дайрч болохгүй. Гişэр тулаандаа дахин анхаарлаа хандуулж хүчээ цуглуулад дивжээг орхин өсрөв. Түүнийг дахин гарч ирэхэд харанхуй алхахын техник нь бүрэн харагдлаа. Тэнгэрийн харанхуй жижиг тоноод хүрээлэн болон шахав. Тэдгээр ядаргаатай юмнууд шүрэх төдий дэлбэрч байлаа. Гисэн ч зарц хөдөлгөөнгөө зогсож чиглэр бүрийг цахин зайлуулав. Довтлогоо зогсоход зөөвөөс сэрв дайжтад оров. Гişэр асар том биетэй ч тэмээргүй хортож шахагдаж байлаа. Энэ нь яг шаргал үеийн Жибран Джеймстэй толждож буй мэт байв. Тэрхүү дайны асхыг шууд сөрхөн өвчин яш гэсэн үг. Гişэрийн хамгаалалт түүнийг удаан аварч чадахгүй. Үргэлж нэцаагаад байвал ялж байгаач чадахгүй. Тимээс тэр хүлээж хамгаалалт нь созрох хагшин зөөрийн боломжийг аниж байв. Байдлыг улам дордуулан зөөвөө шорох кило гихтэх түүнийг доромжиж эхлэв. Тио Гişэрийн хүсэлтийг хүндэтгэн хажуунаас нь харж байсан ч тулаан түүний бодож байснаас өдөж байлаа. Тэрээр энэ хооронд олцлогдсон хүний байц хар шийдэжээ. Олцлогдсон нацист эмэгтэй өмнө 9 царцын 1-р дордог тавлын гэмж айн зогсож байв. Тэрээр Тиогийн гинж болон чичлэр хотхоны бүт цэмэр төгс болохыг шаршин магтаж байлаа. Тио хизээч энэ дэндүү аимшигтай бөгөөд харь хүндийн манаар мэдэрч байсангүй. Хар дооны хүчний 30% зөө өсөлтийг ялгахад хангалтгүй гэдгийг айн хүлээн зөвшөөрөв. Өчир нь 9 зарц Рагнарын 900-тай өрсөж төгс мангасуудыг бүтээхийн тулд хувирсан хүмүүсийг ашигладаг байна. Туршилтын объектуудыг хүчний түвшнээр нь дугаарсан бөгөөд 3-тойхоо бишт. Тэрэ хар дооны хүчний 30%-ыг агуулжээ. Тио энэ бүх 30%-ийн тэнэвэрлэлийг өрөвдөлтэй гэж үзсэн нь багны цаанаас эмгтэйг бухимдуулв. Үүний хариуд Андран хүзрүү авраг том тариураар нууцлаг бодис шахаж ирхв. Тэрэ тэхэн тусбаа амлан өршөөж ирж байсан ч энэ нь тус болсонгүй. Тэрхүү бодис түүний биеийг зэвүүн төрхтэй болгон хоригож байлаа. Хитгэн тарчлаантай агшны дараа тэрээр дотор ирэхтэн цас нүчдөгөө дэлбэрч хв. Энэхүү дэлбэрт нь манагийн нүхний сөрөг урсгалаас үүдэлтэй бөгөөд Тио өмнө нь ижил төстэй зүйлийг харж байжээ. Тариурт хар дооны хүчний яг 40% агуулгадж байсныг айн баяртайгаар тайлбарлав. Үнэндээ тэд их хувтайгаа өрсөлж хөөц хүчийг аль хэдийн төгс болгоод байсан юм. Туршилтын царын ганц цаад нь тийм их хүчийг тэсвэрлэх чадвартай. Би махбод бай. Үүнийг бодвол Тио Рагнар айны зарчлагыг оргишлол хот хамгийн төгс бий байлаа. Тэрээр түүнийг огийн тэргүүнээс ч хүчтэй болгохоо амлав. Тэдний яриаг ард өрнөх тулааны чимээ таслав. Гайхалтай гişэр үцгийн хүчийг салруулж тэрхүү хач дантныг буулгаж авлаа. Галзуу нош үрдэ идэвхтэй байв. Үүнийг харсан айн дөндөр нь орч хуруугаа гоцож хон цэвэд осч ажлаа тусахыг тушаав. Бүрэн нүдөөсний дараа 2 дахь зарц зам биш их хөл дээрээ бослоо. Гişэрүгэн хар шалтах үед цэвэн ор шөв болон хувирч түүнийг нэв татав. Аны анхны даас хор бол Тио гарч эртний зууны хүчийг булан авах явдаж байв. Гэсэн ч тэрээр одоохондоо доод зэргийн залхамжлагчаар сэтгэл санаад явахар шийдэв. Бүх зүйл дэндүү хортон өрнсөн Тио хүчтэй хаж хоцров. Үргэлжлэхгүй зочидж байгааг мэдэрсэн айн залуу эзэн санал хിവэрэ байгааг санаалаад харанхуй дуус чалга болов. Суракку болсон Тиог хамгийн түрүүнд олсон хүн бол том ах Торкел байлаа. Тэрээр айны зовтох телепорт чиглэлийг зогсоох төгсөн ч түүний жад үе ялыг хоцров. Торкелийн урагш дайрсан төвлөгөө газар накийг нэлээд сүдгсэн байлаа. Тио хасаа мөрдөх баг гухаар төхөж чадсан ч түүнийг шууд таслав. Торкел түүнийг урагсан гис ичгээр ашпангсаар баривчилжээ. Төд өдөлгүй хар төмөр морд цэргийн үлдсэн хэсэг нь командлагч дээрээ ирж гүйцэв. Яг үүнтэй зэрэгцэн юлээс болон цагаан хувьтлоо
босоод март цэргүүд чивсэ. Хоёр залгамжлагч бие биенээ ширтгийг харах орчныг улам ширүүн болгов. Байдлыг улам дордосон дарангуйлагчлал болсон Анси Рагнар нар хурц ирв. Мэдээж Анси ах нь харагдахгүй байгаад сандарч байлаа. Түүний таамаглаж байгаагаар исэн зарцын орцоо хэргийг улам мэдрээтэй болгосон байв. Хамгийн муу тохиолдолд гişэрээр барь царагцсан байх ёстой. Шеф нарын нэг нь аюулд орсон байж магадгүй сонсон ч дарангуйлагч тэрхүү давлуун Тио Рагнарыг дараах шалтгаан болсон баяртай байв. Дарангуйлагч луу Дантер дайны үед ургасан хэрэгч шууд цаазаар авах нь царин ганц тохирох шийтгэж гэж зүтгсээр төвчөнд орж ирв. Тио өөрийн байр суурьа тайлбарлахыг хүссэн ч үүнээс илүү тулгамдсан асуудлууд байлаа. Энэ удаад дарангуйлагч засуу эзэнд гар хөрхийг оршдог. Азар командлагч Димон тэнд байж өөрийн төслөхөө хамгааллаа. Тиогийн устгсан зарцын цогцтой хад юзус юм яваргүй нотлох баримтаар хүүгээ хадуусахыг хинч зөвшөөрөхгүй. Дарангуйлагч зөрүүд хүүхд шиг шасаар байсан тул командлагч юзус шийдэмгий зөксөв. Тэнийг зүйлээ зүтгүүсээ байх хүмүүсийг эртний зууны арга барилаар шийдвэрлэх болно. Таамаглажсэнээр дарангуйлагч юзустэй үдшихэд өргөж бэлэн байдаг байв. Ширүүн тулаан өвчхийн даван дээр Тио өөр амьсгалыг намж ав. Тэрээр гişаруу яригдж олзлогдсныг мэдэгдээд тэдгээр зарцуудын араас хөөх боломжтой гэв. Залгамжлагч барьцаалагдсныг сонсоод цэргүүдийн санал бож Тиогийн тас руу ирэв. Тэрээр хэрэгээ зөвшөөрөх хурлаар шийдүүлнэ гэж амласан ч ахынхаа авархан нэн тэргүүний зөрчил байх ёстой гэлээ. Эвэжин дарангуйлагчийг хэдий хэнэггүй шавынхаа аюулгүй байдлыг бас төрөөс дээгүүр тавих ёстой гэж боджээ. Гэвч тэр бурууджээ. Тэр гişаруугийн талаар юу ч сонсохыг хүссэнгүй. Үнэн дээр тэр элдв болон өгөнд дургүй бөгөөд яг одоо шууд үзэгдэхийг илүүд үзэж байв. Хэрв Тиогийн буруугүйгээ батж чадахгүй бол Данте залуу эзний шууд газар дээр нь цазрагч магадгүй байлаа. Дарангуйлагчид зөхиөл хот биш хийж Тиозоо үүсгэжтэй дөрөв. Тэнд байсан бүх цэргүүдийн өмнө тэрээр дарангуйлагчийг буруутгаж гişарууг ор хасвлыг хүн бүрийн анхаарлын төвд оруулав. Тио дарангуйлагчаас түүний өхөн хатан зүтгэж байгаа гэр бүл үү? Эсвэл хаан ширээ юу гэдгийг асуув. Залуу эзний хүчний түвшин далайн төвшиг шиг нэмэгцээ байв. Яг одоо бүх нүд түүний гайхамшигт хувирж дээр тусж байлаа. Тио Рагнар дайсансан гэр бүлийнхээ өмнө хамгаалагчтай гараан ирж эртний зууны домогт өрөөдөн гих байр суурийг батгав. Гриффин ийм байдлаар ашиглагдаж байгаадаа түнч баяртай байсангүй. Тио нэрмэнийг ашиглан ширүүн дамбаныг дураа харгаалсан байжээ. Гэвч түүний төвшний хувьд хийж чадах хамгийн дээд зүйл нь хамгаалагчийн дүрсийг гаргах төдий байв. Тэд хүчрэхэг бөгөөд домогт мэд харагдаж болох ч дарангуйлагчийг тогтоох бодит хүчгүй байлаа. Тио үнэндээ тусдахыг хүсээгүй. Тэрээр олны санал бодлыг өөрийн талд эргүүлж төрөнгийн шигчийг зөксөхөд хангалттай гэж үзв. Хамгаалагчдыг удирдах чадах жинхэнэ эртний зууны үр өдмийн хүчрэхэг байдал нь зуун дээр тогтсон гэр бүлд маш сайн нөлөөлөх ёстой байв. Хоёр морт цэргийн цэргүүд жинхэнэ үр өдөн болон Рагнарын гишүүнийг аврах хэрхэм шийдвэрийг дэмжин баяр хүргэв. Давуу талыг өөртөө эргүүлж чадсан тул Тио ерэн сурвалжлах аврах ажиллагааг удирдах боломжтой боллоо. Гэвч дарангуйлагч түүний гэлбаатай хурамч үзэгдлийг нэвт харжээ. Данте ганц цогтоор түүний дураа маш шилэн доминыг сая хилчрэхийг болгон бат нэрх. Лооны хамгаалагчдын хурамч дөрүүд эвдэрсэн домины хамт уусан алга болов. Дарангуйлагч Тио болон тэдгээр хурамч гөрүүлүүдийг үгүйсгэж байгаагаа хүн бүрт сонсгов. Тэрээр гэр бүл нь хүүхдийн үлгэрт итгэдэг. Ижбэнд амархан хуурддаг өрөөдөлтэй өвтнүүдээр дүүрсэн тухай хачин зүйл ярьж өгсөв. Тэрээр алдаага ухаархаас өмнө аль хэдийн хоцорсон байв. Тэр цэргүүдийг тэнэг гинэн гэж дуудсан байлаа. Намун чимээгүй байж дунд хүмүүр дарангуйлагч руу яг л өмдөндөө баацсан мэт харав. Зоонуудыг гөрвөл гэж дуудахад уламжлалт тахмад хөтлөг онджээ. Тио амаа хамхиж тэрхүү төргөн зантай нөхрийг өөрийнхөө бош шиг ухахыг нь харав. Өөр ямар ч үйлдэл хийлгүүгээр тэрээр өөрийнхөө ажлыг илүү хэлбэр болгож чадлаа. Дантегийн жинхэнэ дотоод сэтгэл өвгийнхний өмнө нэл болов. Түүний тэнэг гэж нэрлсэн домогт зүйлсэн түүний мөхөл байж магадгүй юм. Бусад 900 мэдэх тул дарангуйлагч улам их хүчээр дайрахаа шийджээ. Хэрвээ эдгээр домгууд тийм гахалтай бол түүний дайралтуудын нэгийг баттай даж чадна гэж тэр үзв. Тиогийн нөхрийг ямар гарцаг болохыг дотоод тооцоолсон байлаа. Илэрхий улаан цам дайралтын дунд үед цаг хугацаа зогсох шиг болов. Хүн бүр тэднийг байранд нь зогсоох нэгэн сүр хүчийг мэдэрлээ. Тэрээр газар татаа цэргүүд нь яагаад бие рүүгээ зэсэн чиглүүлж байгааг шууд хангасав. Дайсны толгойг авч ирхэн оронд бие биенийхээ хоолой хэрчих гэж байв. Түүний цэвэр авар тулааны талбарыг бүхэлдэн гэвшдүүлв. Рагнар овгийн тэргүүн Кайл Рагнар хөрсөн гэлээ. Тэр яаж энэ хэрөөсч хүүхдүүдэд фронтын шугамыг даатгаж чадах вэ? Овгийн тэргүүнийг таньмагц цэрэг бүр албан ёсоор мэдчихээр өвдөгс хөрөв. Жүүлөөс ямар ч шалтгаан хэлсэнгүй. Харин Данте орвчийг шийдэхийг хүссэн гэж зөвхөрөнгөө баран зүтгв. Тэрээр Тио дайсны хувцас өмсөж Рагнар гэдэг нэрийг шавтаа утгаж байна гэж буруутгав. Энэ шалтгаанаар тэр хүүхд цаазаараа хөтөвшөрлийг овгийн тэргүүнээс шуудгүй. Кайжин нохоо байх ёстой газраа марцсан болжтэй. Өнөөдөр хитрхий чанга хацж байна. Эзэн ордон зогсож хот дуртай хүнээ хатдаг нохоод сургамж өгөх хэрэгтэй. Доош дарах даралт хэсгэд Данте тэсгээс хүрэн унлаа. Кайж бус руу эргэж нөхцөл байдлын талин шаардав. Командлагч Таркес Рагнар хилвэртэйгээ үлдсэн цөхөө хүний нэг байв. Тэрээр дөрөвдөх залхамжлагч Гейша Рагнарыг Троягийн хулгайлсан талаар дэлгэрэнгүй хэлв. Тиогийн төлөвлөгөөг дэмжиж Таркес жижиг сажиг улс төр ярихын оронд даруй мөр төх баг байгуулахыг санаж болгов. Кайл зөвхөн Таркес
руу анхаарсан хандуулж хөршгүй нэгэн үннийг сануулв. Гэр бүл хүчтэйний хуулиар ажилладаг. Ялэг бичид өөхөх ёстой. Гişэртэй эдрээтэй харьцаатай байсан ч Торкис ах дүүгээ албахыг хүссэнгүй. Өөрийн хүнийг зөндөнд орхичвол тэд яаж өвийн тухай ярьж чадах билэг. Овгийн тэргүүн түүнийг дахин нэг удаа залруулв. Рагнар бол жаргалтай гэр бүл болж тоглодог газар биш. Тийм байсан ч Тио Торкисын аргументыг дэмжсэн бөгөөд энэ нь гэр бүлийн их холбооноос толоогүй юм. Хэрв тэд гişэрийг аврахгүй бол ертөнцийн нэг залхамж хүчээ алдаад зогсохгүй. Тэд гэр бүлийнхээ нэртэй холбоотой нэр төр айдас хүзийг бүгдийг алдах болно. Рагнарын дайснуудаа өвчөөс илүү аимшигт айцыг суулгах ёстой. Рагнарын дайч нь гар хүрхийг зөрхисэн хүмүүсийг одоо шийтгэх хэрэгтэй. Тэгвэл хинч дахин энэ зүйл хийж зөрчихгүй. Айдас бол дахин хизээч давшигдахгүй байхын төлхөр юм. Данте Теогийн үр дүнтэй яриг түншаш гэж нэрлээд яриг оруулалтын асуудал руу шилжүүлэхийг өргөдөлтэйгээр орсдов. Бухимдсан өөгийн тэргүүн гар хүрэлгүйгээр дахин нэг цохиж түүнийг шороо өмхүүлв. Кайл Теогийн уран яриг үнэхээр биширч байлаа. Тэрээр Рагнарын нэр төрийн талаар аль хэдийн гэр бүлийн тэргүүн болцсон мэт ярьж байна. Энэ нь хүссэн зүйлдээ хүрэх сонирхолтой шалтгаан байсан бөгөөд Каш таалагдав. Овгийн тэргүүн байцсан бүх хүнийг гişэрийг даруй авчир хаврах байгуудад хуваарлав. Тэргүүд хөдөлж бай хооронд Каш хүүгээсээ хөвшин автайгаа зарим зүйлийг ярьсаар үлдэхийг хүсв. Торкис аав нь Тиог илүүд үзэж байгааг хараад ангидаа буцаж очиосоо өмнө баг зэрэг ирэлцэж байлаа. Энэ хооронд анхны туслах айн дарахтай загнууч байв. Эд Тровен Тио басан Режикт хоёрын аль нь ч түүний хүлд хүрэгдээг өдөргөөцөж түүнийг хүзүүнээс нь эргүүлв. Түүний шилдэг туслахын тайд хосын шагналтай амьд буцаж ирж зөрхөлжээ. Айнсфорд өөрийн бүтлгүүтлийг Рагнарын гол хүчний эрсдэлтэй холбон тайлбарлав. Үнэн хэрэгтээ тэрээр Тио Рагнар шиг сонирхолтой байг ийм их даалгахыг хүсээгүй төдий байв. Түүнийг баг зэрэг алгацсны дараа Эд Тровен бүтлгүүтэлтэйгээ эвлэв. Эцсийн эцэст эртний зөөхөн Режиктгүйгээр амьлалтын зан үйл хийх боломжгүй юм. Туслахаар томилогдсон тавилч үүний оронд луугийн сэлмийг ашиглахыг санал болгов. Цөөхөн зэсхийн төвшин Режиктүүд дундаас луугийн сэлмэн дээд зэрэгцлэх юм. Гэсэн хэдий ч галзуу луугийн эзэн хан калтай нүр тусахын тулд үнтэй адил зүйл хэрэгтэй тул үүнийг дахиж болгон ашиглаж басгүй. Тровиний нөхцөл байдлыг улам хүндрүүлж Рагнарын гол хүчин эцэст нь давталгаагаа эхлүүлв. Тэд засамслагчаа хайж байна. Химэн фронтын шахмын урд өнөхөөсөө илүү хурдан сэтгэж байлаа. Овгийн тэргүүн бас хүчтний хуулийг дурдаад нэг засамслагчаа алдсныг зүгээр тоохгүй өнгөрөх хүн гэдгийг Эд мэджээ. Нойрносоо сэрсэн гişэр Эд Торгны өрийг болж өдөв. Тэрээр өөрийн мастер болон эгчийн түүнийг аврахаар шахаж байгаа гэж боджээ. Тэдний төв байр олдох нь цаг хугацааны асуудал гэдгийг тэвэж батлав. Чөтгөрийн шитгэхийн хамгаалалтын барьер байсан ч тэд зөвхөн тодорхой хэмжээний цагт хожиж чадна. Нөгөөтэйгүр газраа орхон цогтхон зан үйлийг дахин ордоход тэднийг хураах болно. Галзуу луухийн эзэн ханы хойд нутгаас өөр хан чамлуулах боломжгүй юм. Тэд хойд зүгийн захирамгт арай гэж тогтжээ. Хэрв тэд одоо орхорвол энэ мөсөн газарт дахин хөл тавьж чадахгүй байж магадгүй. Зөвхөрсөн эд гişэр Рагнарын луугийн сэлмэний хамт дахиж бодсон ашиглах шийдвэр гаргажээ. Энэ нь хамгийн шилдэг сонголт биш байсан ч тэдэнд өөр арга байсангүй. Өөрийгөө буруу зан үйлд зориулагдж байгааг мэдсэн гişэрийн тусламж гуйсан хашгираа намдлаа. Үйл явдал усан мөрчинжиж эсвэлтэй мөч орчжээ. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсүүлдэг шивцэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувг сумын заавал